Цас гударсан өвлийн сайхан өдөр өвгөн ойгоор явж байв. Түүнийг нохоо нь дагангүй. Хов 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 хов. Өвгөн Бэлигийн унс нэг ч анзааралгүй цааш яваад өгөв. Хулган Бэлийн дээр хурч ирээ. Ямар сайхан дулаахан Бэли вэ? Би энд амьдрнаа гэж хэлээд Бэлирийн шургаад орчихов. Ойгоос мэлхий үсрэн гарч ирээд ваг 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 Бэлихэнд ямар амтан байна вэ гэхэд нөхөнд амьдардаг хулган байна. Харин чи хэн бэ? Ваг 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 мэлхий байна. Хамт амьдрахыг зөвшөөрөөч дээ. За яах вэ ардаар гэж хэлэхэд мэлхий Бэли рүү үсрэн оров. Ойгоор явж байсан туулай дэгдэн үсэрч ирээд Бэлихэнд ямар амтан байна вэ гэхэд нөхөнд амьдардаг хулган ваг ваг мэлхий харин чи хэн бэ гэхэд дэгдэн хараадаг дэлтэн туулай байна. Хамт амьдрахыг зөвшөөрөөч дээ гэхэд хулган за яах вэ ардаар гэд туулай Бэли рүү дэгдэн үсрэн оров. Ойгоор явж байсан үнэг Бэлийн дээр ирэв. Бэлихэнд ямар амтан байна вэ гэхэд нөхөнд амьдардаг хулган ваг 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 мэлхий дэгдэн хараадаг дэлтэн туулай байна. Харин чи хэн бэ? Үүнийг эгч нь байна. Үнэндээ ганц л юмгүй. Хамт амьдрахыг зөвшөөрөөч дээ гэхэд хулган за яах вэ ордоо зайгүйг нь мэдсээр байж ирсэн юм чинь гэхэд үнэг Бэли рүү шурган оров. Ойгоор явж байсан чон Бэлийн дээр ирэв. Ау! Ау! Бэлихэнд хэн байна вэ гэхэд нөхөнд амьдардаг хулган ваг ваг мэлхий дэгдэн хараадаг дэлтэн туулай. Үнэг эгч нь байна. Харин чи хэн бэ гэхэд ау! Чоонаахан байна. Хамт амьдрахыг зөвшөөрөөч гадаа хүйтэн байна гэхэд за яах вэ ардаар за талбай баг байна шүү гэж хэлээд чон Бэли рүү шурган оров. Гэнэт мод тасны схийн дугарсаар айн хүрэн баавгай ирэв. Бэлихэнд ямар амтан байна вэ? Нөхөнд амьдардаг хулган ваг ваг мэлхий дэгдэн хараадаг дэлтэн туулай. Үнэг эгч нь чоонаахан байна. Харин чи хэн бэ? Баавга байна. Хамт амьдрахыг зөвшөөрөөч дээ. За яах вэ ардаар за талбай баг байна шүү. Загт нь л байж байдаа гэж хэлэхэд баавгай Бэли рүү шахацалдан
шурган оров. Өнөөх бээлийн маань яг л хагарах гэж байгаа мэд хөдлөж байв. Хов 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 хов. Хов 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 хов. Хов хов хов. Нохоо хуцах чимээнээр бээлинд байсан амьтад бүгд тархан зүхтав. Өвгний хайсан өнөөх бээлийг нохоон зуусаар өвгөн дээр ирв. Өвгөн ихэд баярлаж нохоогоо илэн аз жаргалтайгаар гэрийн зүг алхав. Хов 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 хов. Хов 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 хов. Хов 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 хов. Хов хов хов. Ардын үлгэр ухаанд туулай. Эрт үрдийн цагт унах хээр унтаж байгаад эхээсээ төөрч ижил сүргээсээ хоцорчээ. Унаг ганцаараа ижил олон сүрэг ээжигээ хайж яваад нэгэн уудтай зүйлтэй таарчээ. Унаг уудтай зүйлийг ихэд сонирхон онгойлгож үзмээр санагдажгин. Уутны амийг тайлтал дотроосон өлөн хөх чон араа шүдээ ярзаалган үсрэн гарч ирээд оо хотоод гэдээ сонхолцож байна гэж ихтэйхэн хурмаст тэнгэр үнийг мэдээд хувь хишиг хайрлаж надад амтд зөөлн зоог явуулжээ хэмээн унгыг итгэхээр завдаж гинэ. Унаг маш их айн сандарч юу ч мэдэхгүй бүлтэлзэн ийш тийш харан туслаарай гэж тусламж хүсгэд бутан дундаас бор туулай дэгдэн гараад ирэв гинэ. Туулай та хоёр ч одоо юу болов вэ? Би чоныг уутнаас гаргасан юм аа. Тэгэхэд чон намайг идэн гээд байх юм. Туулай чонгой та энэ өчүүхэн жижиг уутанд багтж байсан гэж үү? Би итгэхгүй байна. Хэрвээ та энэ уутанд багтвал намайг бас унахтай хамт идвэл яасан юм бэ гэжгэн чон уутанд багтхан дамжиггүй тул харин туулайг нэмээд зооглох боллоо хэмээн бодоод уут руу орохоор болжээ. Чоныг уут руу өөхлөн ортол туулай тэр хэлээгүй юу? Сүүл нь багтахгүй байна гэхэд чон сүүлээ уутанд хийтэл унаг туулай хоёр уутны амийг боож гинэ. Татаарай 1 2 3 чүү хоёулаа чоныг уутанд хийж амийг боож чадлаа шүү хэмээн ихэд баярлаж гин. Унаг ухаанд туулайн ачаар чонд идүүлэх аюулаас аврагдаж ээжигээ олохоор давхиж гинэ. Унсан үедээ хүчтэй бай, айсан үедээ зоригтой бай, ялсан үедээ даруй бай гэсэн сургаал үгээр энэ хүү үлгэрээ төгсгий.